Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд хичээлийн жилийн хаалт нээлтийн заавар зөвлөгөө видеог хүргэж байна. За хичээлийн жилийг одоо өнгөрсөн хичээлийн жилээ хаахын тулд журнал тэмдэглэл гэсэн зэс рүүгээ дарж ороод өн дотор журнал архив гэсэн зэс байгаа. Тэн дээрээ дараад орно. За журнал архив руугаа дараад орсны дараагаар та бүхэн маань юу анхаарах шаардлагатай вэ гэвэл багшийнхаа захим журнал болон ангийн журналыг нь архивд дуусгасан байх шаардлагатай гэдгийг сайн анхаараарай. За тэгээ журналын архив бүрэн гүйцэд бэлэн болсны дараагаар та бүхэн маань хичээл жилээ хаах боломжтой. Хичээл жилээ хаахын өмнө анхаарах нэг шаардлагатай юм нь суралцчийн мэдээлэл архивлах гэсэн төвчлөрийг заавалч удар сурагчийн мэдээлэлээ өнгөрсөн жилийнхаа одоо багш нарын бүрдүүлсэн мэдээллийг нь архивлж авч үлдэнэ. За ингээд архивлаад дуусна дараагаар хичээлийн жил хаах гэсэн төвчлөрийг дарснаар хичээлийн жилийг систем дээр бүрэн гүйцэд хаана. За хичээлийн жил хаагдаад бүрэн гүйцэд болсны дараагаар шинэ хичээлийн жилээ нэ. За би та бүхэнд харуулъя. Бүтэц лого гэсэн зэс байгаа. Зүүн гарталт бүтэнцэд дондор оронгуудаа хичээлийн жилийг дарж орно. За энэ дээр дараад орсны дараагаар үйл гэсэн төвчлөр дээр дарахад хичээлийн жил бүрдэх гэсэн төвчлөр харагдана. За энэ хичээлийн жил хаагдсан хэсгийг нь бас та хэд маань эндээс ингээ харж иж болно. Хичээлийн жил бүрдэх нь ингээд энэ дээр үйлрэлүүднээс онгоно гэсэн бүртгэлтэй байх хэрэгтэй шүү. За энэ дээр 2026 2027 гэх мэтлэнгээр одоо хэдэн үйлрэлтэй хичээлийн жил явагдаж байгаа вэ гэдгээ бас муу адилхан дээр бүрдгээд хадгалах төвчлөр дарснаар хичээлийн жил бүтнэ. За хичээлийн жил бүрдсэний дараагаар та бүхэн маань хичээлийн жилийн бүтцээ шууд татаад авчих боломжтой. За хичээлийн жилийн бүтц дотор юу байгаа бэ гэвэл бидний амралтын өдөр. За дээрэс нь хичээлийн жилийн бүтц дөрвөлрөл нь хэдэн сарын эдний хооронд үргэлжлэх үү, улирлын амралт нь одоо хэдэнд байгаа вэ гэсэн бүх мэдээлүүд нь дэлгэрэнгүй бүр сайн татагдана гэсэн. За энэ дээр тарангууд хичээлийн шинэ жилийн татах чинь итгэлтэй байна гэсэн мэдээлэл гарч ирнэ. За окей гэснээр ингээд шинэ жилийн бүтц татагдана гэсэн. За хичээлийн шинэ жилийн бүтцээ татаж дуусны дараагаар үйлдэл гэсэн төслөөр дотроос идэвхтэй үйлрэлээ төвлөрүүлж өгнө. За энэ дээр хуудасаас сэргээч хий. За ингээд сэргээгээд орсны дараагаар идэвхтэй үйлрэл төвлөрүүлэх. За нэгдүгээр үйлрэл идэвхтэй байгаа тийм ээ. Идэвхтэй үйлрэлээ төвлөрлөө, хадгаллаа. За муу адилхан хахад хуудасаа бүрхаа сэргээч хий. Өөр зэс рүү орчиж болно. Аль эсвэл шууд энэ дээр байрлах. Дугуй сум дээрээ дараад хуудасаа сэргээж ус болно. За ингээд хичээлийн жилийн тохиргоо бүрэн гүйцэд бэлэн болно гэсэн. За хичээлийн жилийн тохиргоо бүрэн гүйцэд бэлэн болсноо гэдэг чинь та бүхэн маань цаашаага одоо анхаачны мэдээллүүдэд татаж аваад ашиглах бүрэн боломжтой болж байна гэсэн. Анхаачны мэдээллүүд татахаас өмнө та бүхэндээ анхаарал санаалж хэлэх ёстой нэг зүйл нь вэ гэвэл бүтэц тохиргоосноос дотор анги бүлэг гэж байна. За анги бүлэг дээрээ дараад оронгууд нөө хавар төсөл зөвшөлтийн үеэр нар маань одоо менежерүүд маань эсэст бүлгээ ингээд үүсгээд анги өдөрцөн бүх шарна ингээд тохируулахыг тохируулаад явчихсан байгаа. За энэ дээр зарим менежерүүд буюу зарим сургуулиуд маань багшийн нэрийг тохируулаагүй бас бичсэн байгаа тохиолдлууд гарч байгаа шүү. Тийм учраас сургалтын менежерүүд маань багшийнхаа нэрийг их нүүдэл дээрээ аль эсвэл эсэс дээрээ заавалчгүй тохируулж шаардлагатай шүү. Эсэс дээрээ тохируулах юм бол их нүүдэл дээрээ татаж аавна. Их нүүдэл дээрээ бол шууд энэ дээрээ хоосон байх юм бол засах гэдэг бэлэг судлах гэдэг төслүүд дээрээ дарж ороод анги өдөрцөн багшаа тохируулж шаардлагатай. За ингэснээр ахсны одоо бүх мэдээлүүдээс эсэс сурагчийн мэдээлэл татах тийм ээ. Ахаач шинжлэгдсэн хөтөлбөр байгаа. Аль эсвэл шинэ багш нэмэгдэж орж ирсэн тохиолдлуудад эсэсээс татаж аваад шинжлэх үйлдэлүүдээ хийж гүйцэтгэнэ гэсэн. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Баяр таа.